За улсын хурлын хаврын чуулган маргааш өндөрлөгч байна. Тэгээ үндсэндээ энэ өдрүүдэд энэ хаврын чуулганаар хэлэлцсэн хуулиуд үндсэндээ эцэслэн батлагдж байна. За үүнтэй холбоотойгоор энэ хаврын чуулганаар цөөхөн хэдэн хууль, анхдагч хуулиуд хэлэлцэгдсэн. Тэрний нэг нь бол одоо манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай холбоотойгоор анх удаа одоо бид бүхэн манай Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай болж байна. За тэгээд энэ хууль батлагдсанаар ер нь бол Монгол улс цаашдаа энэ дэлхийн нийтээрээ уур амьсгалын асуудал, тулгымцсан асуудлын нэг болоод байна. Бүгдээрээ энэ засгийн газрууд одоо уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, энэ одоо хүлэмжийн ялгараад анхаарлаа хандуулдаг энэ цаг үед бол одоо бид бүхэн хуультай болж, хуультай болсноор цаашдаа энэ ногоон санхүүжилт, ногоон зах зээл рүү шилжих, энэ шилжилтийн ажлыг хийх, за мөн энд одоо карбон кредитийг тооцоолох, байгаль цөргөнөлөө бүхий үйл ажиллагаагаа эрхэлж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүд, за мөн одоо ногоон санхүүжилтийг тооцох, карбон кредитийг худалдааж манай одоо улс орны аж ахуйн нэгжүүд, иргэн одоо хуулийн этгээдүүд бол энэ карбон кредитийг худалдан авах, за мөн одоо хөрөнгө оруулалтыг татах, ингэснээр одоо байгаль орчин дээлтэй одоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ийм одоо үйл ажиллагаа, энэ арилжаа, энэ зах зээл бий болох ийм одоо тогтолцоо энэхүү одоо хууль батлагдсанаар бүрдэж байгаамаа. За тэгээ энэхүү хуулийн ажлын хэсэгт одоо манай улсын хурлын гишүүдээс ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн Болормаа гишүүн маань, за ажлын хэсэгт манай яамны сайдаар ажиллаж байсан улсын хурлын гишүүн Одон Туяа гишүүн, за мөн одоо ажлын хэсгийн гишүүнээр Сайн Зэрэг гишүүн, за хүн намаас манай боловсролын сайдаар ажиллаж байсан Наранбаяр гишүүн, за Эрдэнэт гишүүн, Ундрам гишүүн, Ганбаатар гишүүн гэсэн ийм одоо 9 Батбаатар гэсэн гишүүн гэсэн Батсөмбөрл гишүүн гэсэн ийм одоо 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, за энэ одоо анхдагч хуулийн одоо төсөл дээр ажиллаж энэ одоо хаврын чуулгандаа багтааж хуулиа эцэслэн батлуулаа. Ингэснээр бид нар 8 сарын 17-оос 28-ны өдрүүдэд болох цөлжилтөө тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулахын өмнө одоо анхдагч уур амьсгалын өөрчлөлтийн хуультай болсноороо ер нь дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлтийн хуультай цөөхөн улс орнуудын нэг нь өнөөдөр бас Монгол улс болж байна. Яг одоо уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан ийм хуультай улс орнуудаас ховор идэв юм байна. Гэхдээ бид нар одоо бас яг ийм хуулиа энэ копийнхоо батлуулж авснараа бас их онцлогтой байлаа. Цаашдаа одоо энэ зах зээл дээр бид бүхэн хөрөнгө оруулалтыг татах, за мөн одоо нүүрс төрөгчийн шингээлтийг бий болгох, хүлэмжийн ялгарлыг бууруулах, газрын болоод бэлчээрийн дороотлыг арилгах тал дээр одоо бид нар нөгөө талаар байгаль орчин дээлтэй мод тарих, одоо бут сөөг тарих ийм одоо үйл ажиллагаанууд дээр хөрөнгө оруулалтыг олон улсын зах зээл, ногоон санхүүжилтээр бий болох ийм эрх зүйн орчин бүрдлээ. Энэ хууль маань бас нэлээд цаг хугацаа, нэлээд сорилт бэрхшээлүүдийг давсан. Тухайлбал одоо 2 парламент, 3 засгийн газрын нүүр үзэж энэ одоо хууль маань бас батлагдж байна гэдэг бас та бүхэнд хэлэх нь зүйтэй. Ингээд хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан болоод ажлын хэсгийн гишүүдээр ажилласан гишүүдийг бас тодорхой мэдээлэл өгөхийг урьж байна. Тэгээд юуны өмнө бас одоо ажлын хэсгийн ахлагч гишүүдээр ажилласан гишүүдээ бас байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамныхаа сайд нэрийн өмнөөс одоо хамт олонныхоо нэрийн өмнөөс бас талархснаа илэрхийлье гэж ингэж бодож байна. Тэгээд Болормаа гишүүний микрофонд урьж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд өнөөдөр Монгол Улсын их хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл маань эцэслэн батлагдсан байгаа. Тэгээ энэ хуулийн төсөл маань Монгол Улсын засгийн газраас өргөн баригдсан. Бас хэд хэдэн засгийн газрын үеэр боловсруулагдаж бас олон нийт за тэр дундаа бас уур амьсгалын өөрчлөлтийн асуудал маш их санаа зовдог. За хөдөө орон нутагт малчин түмэн за түүнээс гадна залуучуудын хувьд бол одоо нэлээд тулгымцсан асуудал байдаг. Тэгээ энэ асуудлын хувьд бол бид анхны эрх зүйн зохицуулалттай болсон. За энэ хуулийг бол маш товчхондоо тайлбарлах юм бол бид хоёр зүйлийг бол энэ хуулинд тусгачаа. Эхнийх нь бол уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бол төрийн байгууллагууд болон Монголын одоо засгийн газрын хувьд хэн хаана юу хариуцж ажиллах юм бэ гэдэг анх удаа тодорхойлж бид нар жишээлбэл хүлэмжийн хийн ялгарл гэж үе, шингээлт гэж үе, за мөн одоо дасан зохицох гэдэг нэг их мэтчлийн эдгээр одоо салбарын шинэ ойлголтуудыг хууль эрх зүйн хүрээнд бий болгож байгаа. За хоёр дахь том хэсэг маань бол бидний ногоон санхүүжилтийг батах дэлхийд явагдаж байгаа одоо энэ ногоон санхүүжилтэд илүү одоо хөрөнгө оруулалтууд байгаа бол түүнийг Монгол улсад татах ийм суурь одоо зохицуултыг бий болгосон ийм ач холбогдолтой анхдагч хуулийн төсөл байгаа. За энэ уур амьсгалын өөрчлөлтөд тулгамдж байгаа асуудлыг бол надаар хэлэлцдэг бол монголчууд тэр аяар мэдж байгаа. Дэлхийн хэмжээнд Монгол улс бол хүлэмжийн хийн ялгарлын нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1% ч одоо бүрдүүлдэггүй бид маш бага одоо хүлэмжийн хийн ялгаруулагч
боловч бид нар уур амьсгалын өөрчлөлтөд ертөнцийн улс орнуудын нэгт ордгоо. Одоо зүгээр л энэ сарын өнгөрсөн сарын жишээг дуртахад 2-7 хоногийн өмнө Улаанбаатар хотод цас орж байна. Тэгээ зуны дунд сарын үед за энэ 7 хоног бол говийн бүс нутгуудад 40 хүртэл хийм халах гэж байна. Баруун аймагуудад бол 35 хүртэл хийм одоо хэд халалт явагдаж байна. Гэх мэтчлэн бидний амьдралд одоо өдөр тутамд тулгамдж байгаа сүүлийн жилүүдэд зудын одоо давтамж хэр нэмэгдэж байгаа бол энэ бол бидний бодит амьдрал, бидний нүүдэлчин одоо аж ахуй монголчуудын хувьд бол одоо үндэсний бидний одоо үнэт зүйлийн соёлтой ч гэсэн эдийн засгаас гадна соёлтой ч гэсэн холбоотой ийм эрс үүсэж байгаа бол үнийг хэрхэн даван туулах цаашдаа бид нар ногоон хөгжлийн замд ороход одоо ямархуу хөрөнгө оруулалт татах боломжтой вэ гэдэг ийм суурь зохицуултыг оруулсан. Тэгээ улсын хурлын ажлын хэсэг маань 9 гишүүний бүрэлдэхүүнтэй одоо маш ажил хэрэгчээр энэ анхдагч хуулийг одоо боловсруулж ажилласан бүх гишүүддээ баярлалаа. Мөн энэ хилцүүлгийн үеэр санал бодлоо хүргэсэн байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовдог одоо төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийт ингээ бүх одоо санал бодлоо илэрхийлж ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. За Дашторжийн Нацагдоржийн миний нутаг шүлгэнд гардаг монголчууд ямар сайхан одоо байгаль, хангай, хээр, говь хослсон ийм сайхан газар нутагтай билээ гэд. Тэгэхээр бид одоо үрдийн ийм газар нутагтай, ийм байгальтай байх юм шиг бодож ирдэг. Тэгэхээр тэрд бол тийм биш юм аа. За энэ уур амьсгалын өөрчлөлтийн хууль бол бас иргэдийн сэтгхүүд одоо том өөрчлөлт болох ийм хууль болсон. Бид энэ байгалаа хамгаалахгүй бол бид экологийн сүрэлд хүрч болзошгүй. Бид бэлчээрийнхээ асуудлыг шийдэхгүй бол одоо цөлжилтэд нэрвэгдэх магадaltaй. Одоо энэ мөсөн уулууд мөнх цавдгууд одоо хайлж гин энэтэй холбоотой бас олон асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ хуулинд бид энэ уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн одоо шийдэх юм бэ гэдгийг оруулж өгснөөр их чухал ийм зүйл болсон. За нөгөөтэйгүр дэлхийд даяараа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлууд бол дандаа зарлага болж ирдэг, тийм үү? Одоо жишээлбэл улсын төсвөөс зараад тэр нь одоо хэдхэн хувь том сангуудаас олон улсын байгууллагуудаас мөнгө зараад энэ нь бол төдийлөн одоо бүрэн шийдэж чадахгүй. Тэгэхээр дэлхийн ертөнц бас одоо уулзалдаад энэ копи хурлууд дээр ер нь энэ дээр ингээд мөнгө өсгөж болдгийм аа. Энэ дээр эдийн засгийн хөшүүрийг бий болгож болдгийм аа. Энэ Монгол улс өнөөдөр зөвхөн байгаль орчиндөө зараад дах биш. Энэ карбон кредит гэдэг юмар бас мөнгө олж болох юмаа гэдэг энэ зүйлийг бид нэр хуулинд тусгаж гисэн. Одоо улсын хурал дээр батлагдж байгаа хуулиуд дандаа зарлага яригддаг. Гэтэл энэ хууль бол Монгол улс өнөөдөр зүйтэй хууль эрх зүйн орчинд ажиллах юм бол бас мөнгө олж болох нэ гэдэг ийм бас чухал одоо онцлогтой хууль юм аа. Тэгэхээр энэ хуулийг одоо бид ингээ баталж чадсандаа бас баяртай байна. Тэгээд копи хуралд монголчууд бид маш их ач холбогдол өгж байна. Зөвхөн одоо Бакуд болсон уур амьсгалын өөрчлөлтийн хувьд дэлхийн бүх төрийн тэргүүнүүд оролцдог. 87 мянган хүн оролцож тэнд уур амьсгалын өөрчлөлтөд улс орнууд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгээ ярилцдаг. Ямар одоо зардал гарах уу, яаж одоо бүс нутагтаа шийдэх үү гэдгийг ярьдаг юм чухал хурал байгаа. Одоо өнөөдөр монголчууд бид дангаараа шийдэж чадахгүй, бүс нутгаараа твээрээ олон орнууд хамтарч шийддэг учраас энэ боломжийг бас хууль эрх зүйн орчинд тусгаж өгсөн юм аа.